За өглөөний мэнд. Манай улс 2004 оноос нүүрс экспортлж эхэлсэн байдаг юм. Одоогоос 20 жилийн өмнө гэсэн үг. Анх 2004 онд 1.6 сая тонн нүүрс гаргаад 16 сая $. Олж ижээ. Тэгээд өнгөрсөн 20 жилийн хугацаанд буюу 2004-өөс 2023 оны хооронд Монгол улс нийтдээ 410 сая тонн нүүрс экспортлсон. Нийт 37.8 тэрбум $-ын орлого олсон гэсэн үг. Харин энэ дүнгийн үлэмж хувь нь өнгөрсөн 8 жилд хийгдсэн байдаг. Өнгөрсөн 8 жилд 278 сая тонн нүүрс гаргаж 29.5 тэрбум $-ын орлого олжээ. 100 их 80 төгрөг гэсэн үг. Тэгээ Монгол улс нүүрснээс ийм их орлого олж байгаа хэрнээ энэ нь иргэдийн амьдралд наалтсангүй, удаа түгжирлийг арилгасангүй, шин технологи бий болгосонгүй, эдийн засгийг солонгоруулсангүй, харин ч энэ танхимдах зөрчлийг улам даймжруулж нийгэмдэх талцал хуваагдлыг нэмэгдүүлсээр ирсэн юм аа. Харин одоо бид ирэх 16 жилийн хугацаанд 270 сая тонн нүүрс бас нэмж гаргаад нийтдээ 34 тэрбум $-ын ийм гэрээ хийж байна. За ийм гэрээ хийхдээ бас үнэ төгжиж байгаа. Тэгээ энэ тоонуудыг хэлээд байгаа нь болохоор өнөөдрийн бидний яриад байгаа гэрээний энэ China Energy-тэй хийх хилцлийн энэ компанитай байгуулах гэж байгаа энэ гэрээ хэлцээрийн эдийн засгийн ач холбогдлыг нь бас нэг хүмүүст тоон утгаараа хүргэе гэж бодсон. За тэгээд энэ хилцээртэй холбоотой нарийн ширийн асуудлуудыг сая маш богинохон хугацаанд байнгын хороод дээр за өмнөх чуулган дах хилцүүлэгтээр бас асуусан. За одоо ингээд цаашлаад өнөөдөр улсын их хурлын тогтоол ингээд ороод ирж байна. За энэ улсын их хурлын тогтоол болохоор Монгол улсын их хурл, Монгол улсын засгийн газарт China Energy компанитай байгуулах ерөнхий нийтийн гэрээ хэлцээрийн цар хүрээг нь бол тодорхойлж өгж байгаа. За тэгвэл энэ чиглэлээ засгийн газар аваад цаашдаа яг ямар процесс өрнөх тал дээр энэ хэлцээр дээр ажиллаж байгаа хүмүүс маань бүр нэг юм тодорхой хэлээд өгмөр байна. За өнөөдөр тогтоол батлагдлаа гэж үзэхэд ард дээр нь засгийн газар хоорондын гэрээ энэ ийм хугацаанд батлагдана. За ард дээр нь хоёр компани хоорондын асуудал ингэж явна. За хизээ тендер оператор компани тендер зарлагдах юм. За хизээ энэ хил холболтын терминалийн барилга байгууламжийн тендер зарлагдах юм. Гэд энэ бүгд нэг зүйлүүдээ процессоо нэг зураглаад яг протокол тэмдэглэх зорилгоор нэг хилээд өгмөр байна. За тэгээд улсын хурл энэ тогтоолоо батлаа гэж үзэхэд дараа нь ер нь яг энэ Эрдэнэс томтлогын асуудалтай холбоотой ямар асуудал ахиж улсын хуралд орж ирэх юм бэ? Өөр ямар бичиг баримт байх юм бэ? Энэ гэрээ чинь бол ахиж орж ирэх юм уу гэдэг нэг юм асуулт байна. За мөн энэ чинь Эрдэнэс 5-7 хувьцаат компани хүмүүс байж байгаа. За Эрдэнэс 5-7-оос нэг юм асуумаар байна. Та нар ер нь компанийнхаа ирээдүйг юу гэж харж байгаа юм бэ? Өнгөрсөн хугацаанд бид нар ямар их хэмжээний нүүрс олборлсон, тээвэрлсэн, экспортлсон талаар бас ингээд тоо баримтуудыг дурдлаа. За Эрдэнэс 5-7 компани ер нь бол ингээд Монгол улсад байгаа хамгийн том нүүрсний компани цаашдаа болохоор ингээд ийм олон улсад гарах төвшний ийм компани болмоор байна. За энэ тал дээр ер нь бол алсын хараач юу байна? За энэ гэрээ хийгдснээр Эрдэнэс 5-7 үйл ажиллагаанд ямар нэг арга хэлбэрээр ер нь нөлөөлөх зүйл та нарт харагдаж байна уу? За шинэ хоёр ам нээгдэх юм байна. Тэн дээр өөр олборлагч компани ажиллах юм байна. За төмөр замаар ингээд За Борхогийн дэлгэр сайхан сайд хариулт өгье. За би бас жаргалан гишүүний санал ярьж байгаатай санал нэг байна. Ер нь бол өнгөрсөн 8 жилд бас багагүй хэмжээний нүүрс гаргаж 29.5 тэрбумын орлого олсон гэж үнэ. За бид энэ мөнгөөрөө бол өнөөдөр гашуун суугаад ганц модны төмөр замаа барьсан. Дээр нь 5 толгой зүүн баянгийн төмөр замаа бас барьсан. Ер нь бол дэд үцгүүгээр энэ овор хэмжээтэй энэ нүүрс ялангуяа энэ нүүрс төмрийн өдөр ийм овор хэмжээтэй ачааг бол төмөр замгүйгээр цаашдаа бол дэлхийн нийтээрээ бол төсөөлхийн аргагүй болсон. Тийм учраас бол
одоо бол бид нар өнөөдөр энэ ганц мод гашуун сухатын төмөр замаа барьцсан учраас холбох тухайн асуудлыг ярьж байгаа. Цаашдаа ч гэсэн үүнийг дагаад бол одоо ингээд энэ мөнгөөр бид нар энэ 5 толгой дээр баяжуулах, нойтон баяжуулах үйлдвэр барьсан, ачиж уулгах том терминал барьсан гэд ингээд ямар ч гэсэн бид нар бол Монголын талдаа бол аль болохоор их хэмжээний нүүрс гаргах энэ одоо дэд үтсээ нэлээд сайн хийж авсан. Энэн дээр бол одоо ямар нэгэн тийм үргүү зардал бол гараагүй. За цаашдаа бол одоо энэ том гэрээ батлагдсны дараа 3 гэрээ хийгднэ. За 2 гэрээ нь бол одоо манай аж үйлдвэр эрдэс баялагын яамтай холбоотой гэрээ байна. Нэг гэрээ нь бол одоо зам тээврийн яамтай холбоотой гэрээ хийгдэн. Тэгээд энэ гэрээ бол одоо засгийн газарт нэгэнд эрхийг олгочж байгаа учраас бид энэ гэрээн дээрээ бол та бүгдийн өгж байгаа зөвлөгөө, зөвлөмж энэ бүх нарийн зүйлээ одоо оруулж явуулнаа гэдгийг хэлье. Тэгээд цаашдаа энэ үр ашигтай одоо том бүтээн байгуулалт, өөрөөр хэлбэл таны саяны хэлдэг одоо энэ бүтээн байгуулалтуудаа яаж хийх, энийгээ бол одоо бид засгийн газар дээр ярина гэдгийг хэлье. Баярлалаа. За эрдэс 5 толгой компани гүйцэтгэх захирал мөнгө жаргал 19 дэх микрофон өгье. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. За Эрдэнэс 5 толгой компани 2024 онд бол бас нэлээдгүй амжилттай нэлээдгүй том төслүүдийг хэрэгжүүлээд одоо улсын комисс хүлээлгэж өгөх шатанда явж байна. Ерөнхийдөө бол компанийн одоо биржийн нүүрс борлуулах үйл ажиллагаа бас биржээр явагдсантай холбоотой бас орлого энэ жилдээ бол тогтвортой болсон. За 2025 онд бол бас хүлээгдэж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд бол байгаа. За үүний нэгийг одоо бид өнөөдөр энэ танхимд хэлцээ сууж байна. Үүнээс гадна бол 5 толгой дулааны цахилгаан станц, газрын тус дамжуулах хоолон дээр бас тус компани одоо санхүүжилтийн ажиллаж байгаа. За компани одоо цаашдын одоо ирээдүйдээр бол засгийн газар бол тодорхой шийдвэрүүдийг гаргачихсан. Гадаадын менежмент тийм багаар ажиллана. Дээрэс нь бас нээлттэй офцет компанид болох асуудлуудыг бол өөрөг даалгавар чиглэл өгсөн. За үүн дээр бол тус компани толгой компани Эрдэнэс Монгол компани ажиллаж байгаа. Баярлалаа. Хариулт туслаа. За тэр товон сайд ажлын хэсгийн дарга жаргалан гишүүний асуултанд хариулъя. Одоо өнөөдөр энэ процесс явагдаж байна. Цаашдаа улсын хурл засгийн газрын төвшөнд ямар процесс явагдах талаар? За жаргалан гишүүний асуултанд дэмж хариулъя. Бид зөвхөн өнөөдөр энэ үндсэн чиглэлээ батлах буюу одоо засгийн газар энэ засгийн газрын хоорондын хэлцээрийг байгуулах чиглэлийг улсын хурлаас авж байгаа. Тэгээд энэ одоо чиглэлээ одоо баталсны дараагаар бид зөвхөн хоёр улсын засгийн газар хоорондоо хэлцээртэй орно. За энэ хэлцээрээ хийж дуусгаад хэлцээрээ улсын хурлаар сойрхон батлуулахаар дахин орж ирнэ. За тэгээд энэ сойрхон батлагдсны дараагаар бас энэ гурвалсан гэрээний асуудлууд орж ирнэ. Тэгэхээр сая бас энэ цаг хугацаанд Оронагийн одоо хөрөнгө оруулалтын гэрээ бас одоо орж ирж байгаа шиг тэр гэрээ бол бас орж ирж болно. За тэгэхээр ер нь бол энэ гэрээгээ бас засгийн газартаа хийх эрхээ авж байгаа юм одоо асуудлаа гэдгийг хэлье.